За 17 дугаар жарны уруулагч чимээг Шорон хай жилийн сар шинийн баярын босгон дээр Дундгой аймгийн Төв алхын дуул жүжигний театрын ерөнхий найруулагч дарга уран сайхны удирдагч Дорцүрэн хэмээх эрхэм хүн маань Монгол улсын урлагийн гав сэтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртээд за хамт олон найз нөхдүүд гэр бүлийнхэн ангийнхан ах トゥ төрөл төрөс бүгдээрээ ингээд төв талбайдаа шинхэн гавьтайгаа ингээд угтаж авах хүлээгээ байж байна. За ингээд юуны төрөнд бас Дорцүрэн найруулагчийн маань багын найз цэргийн дуужгийн Эрдмийн чуулгын дарга хурандаа золзоёо хурандаа маань бас хүрэлцэн ирсэн байна. Ингээ хурандаагийнхаа сэтгэлийг сонсё. Ингээд мэрэгжил нэгт багийнхан нөхөр нь гавьяат хэмээх сайхан шагналыг хүртэж байгаа таны сэтгэл. За өнөөдөр бас сайхан өдөр байна. Яг тэгвэл хангаа дэлхийн маань сайхан байна. Тэгээд бид нар их жанжныхаа талбай дээр нэг эрхмийг бас хүлээж байна. Энэ маань юу гэвэл миний Унган багын найз маань Дундгой аймгийн театрын дарга Дорцүрэн маань өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх нэр хүндтэй алдар цолыг хүртэж байгаа. Манай Дундгойхан бол урлаг соёлоороо улс эх орондоо бол нэрээ мандуулж явдаг. Дуу өрөөлгөө Дундгой гэдэг. Тэгээд эндээс урлагийнхны дотроос бас залгамжуулж аймгийнхаа театрыг тэр уран бүтээлчдийн хойч үеийг сургаж хүмүүжүүлж улмаар Дундгойхан авьяаслаг залуучуудыг улам тодруулан гаргах тэдний ур чадрыг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг өнөөдөр төр өндрөөр үнэлж бас энэ сайхан урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх цолыг хүртэж байгаа их баяртай байна. За миний хувьд бол дунд сургуулийн найз би өөрөө өнөөдөр бол цэргийн дуужид Эрдмийн чуулганы даргаар ажилладаг. Бид хоёр маань сүүлийн үед бас хоёр мэрэгжлийн байгууллагуудын уран бүтээлийг хамтарч их талаар нэлээ агцтай хамтарч ажиллаж байгаа. Тэгээд өчигдөр энэ зарилэг дээр зураглаа гэдгийг сонсоод бол өөрөө энэ шагналыг авч байгаа шиг сэтгэл өндөр байлаа. Тийм ч учраас хар үрээр өглөө өртөрж найзгаа төрийн ордон руу орхоос өмнө гавьяат болохоос өмнө бас зураг татуулаад амжсан. Гавьяат гэсэн сайхан алдар хүндтэй тэмдгэн зүгээ гараад ирэхдээ бас дараагийн зургийг аавн тэгэхээр цаг мөч өхөн гэдэг бол дандаа урагшилж ахиж өөрчлөгдөж байдаг нь бас өнөөдөр харагдах. Үнэхээр манай Дорцүрэнг бол дундгойчууд сайн мэдж байгаа. Тэр театрын төлөө яаж хэрхэн ажилдгийг хамт ажилтдаг уран бүтээлчсэн сайн мэдэх хөндлөнгийн уран бүтээлч манай мэрэгжлийн бид нар ч гэсэн очиж энэ хүний хөдөлмөрийг бас үнэлсэн. Тэгээд ямар ч байсан энэ жил найз маань бас ингэж гавьяат болж дундгойчууд бас урлаг гэдгээр тархлагдсан бас энэ сайхан гавьяат. Урлагийн гавьяат зүтгэлтэнд солтон бол дундгой цос тэрийн болгон бас төрөөд байдаг. Голцоо гавьяат жүжигч төрөөд байдаг. Тэгээд өнөөдөр бас нэг гавьяат төрж байгаа тул их баяртай байна. За тэгэхээр Дорцүрэн дарга маань бол дөнгөж шинхэн найруулагч сургуулаа төгсчгөөд Дундгойн театрт очиж Дундгойн театрын өнөө цагийн үүсэл хөгжил өнөөгийн өнгө төрхөд аваачсан эрхэм хүмүүн гэж хэлж болно. Насаараа энэ театртаа зүтгэж энэ голомтыг үргэлж Мандан Бадрахын төлөө ажиллаж тэр зүтгэлийг нь өнөөдөр өндрөөр үнэлж урлагийн гав сэтгэлтэн хэмээх цолыг авч агаад Төв алхын дуул жүжигний театрын уран бүтээлчд ажиллаж далбаа агшд бид хүмүүс баяртай байна. За бас уран бүтээлчлийн төлөөл болгоод миний үе ирсэн байна. За жүжигчин бас уран жаргал маань бас ирсэн байгаа. За ингээд бас яг энд бас Дорцүрэн даргын маань ах トゥ төрөл төрөст. За хоёр ихчээс нас нэг яриа авъя гэж бодож байна. За хүүгээ гавьяат болгоод төвлийг баяртай байна. Тэгээ хүүгээ хөдөлгөөн зогсож байна. За таны сэтгэлээс сонсъё. За өнөөдөр бол маш сайхан ёстой нар хуран тэгшэрсэн тэнгэр бурхан сайхан энэ сайхан өдөр миний энэ их хүндтэй том шагналыг авч байгаа дээр маш их баяртай байна бид өгд. Инхээр нутгийн минь уул хангай нутгийн минь ард түмэн хамт ажиллагчид нь энэ бүхний ирдэм тусаар энэ том шагналыг авч байгаад маш их баяртай байна. За мэдээж бас энэ хүнийг энэ эрхэм хүндтэй шагналыг авахд бас хамгийн том үргийг гүйцэтгэсэн бол гэр бүлийн хүн гэж бодож байна. За ингээд гэр бүлийн хүн буюу мега өгшөөсаа яриагийн навыг за сэтгэлдээ сонсъё. За энэ сайхан нарлаг сайхан өдөр хань маань ингээд урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдж байгаа. Яг тэгээ бид нар бол гадаа баяр хүрэх гээд хүлээж байна. Тэгээд ер нь бол яг бидний амьдралын мөрөөдөл хийж байгаа ажлынхаа оргилд нь гарах ажлаа хийсэн шиг хийх түүндээ нэр хүндтэй явах өөр хөвгтөд зөв хүмүүжүүлэх гэсэн бидний гол зарчим зорилго байсан. Тэгээ бидний бас зорж ирсэн
мөрөөдж ирсэн тэр бүхэн маань биелж байна. Өнөөдөр үнэхээр их баярлж байна. Хамт олонд нь энэ их одоо сайхан нэр хүнтэй шагналыг авахт нь бол Дундгойн театрын хамт олон бол салшгүй холбоотой. Би бол хамт олонд нь хамгийн түрүүнд баяр хүргэмээр байна. За тэгээд гэр бүлийнхэн зүгээс нөхрийн маань тусаж дэмжиж байсан бүх хүмүүст шавнарт нь ангийнханд нь 10 жилийн ангийнхан гэдэг их сайн хамт олон би соёл урлагийн ангийнхан гэдэг оюутны ангийнхан гэдэг хамт олон би тэр бүх хүмүүст нь одоо амьдралд нь сайхан аз жаргал хүсье. Ирэх ондоо их амжилт бүтээл дүүрэн байгаарэ гэж өрөөй. Миний хань бол одоо их сайхан жудагтай их төмтэй тийм Монгол хэрхэн байгаа. За баярлалаа. За ингээд их сайхан өдөр баяртай үйл явдал болж байна. Бид бүхэнд энэ сайхан мэргэжлийг эзэмшээд хөдөө одоо төрөлх нутгаан зориод тийм ээ 30 жилийн орон нутагт соёлын үрийг тарьж ард иргэдэд соёлын үйлчлэгээр чамартай сайхан үйлчлэгээ үзүүлж одоо ингэж төрдөө зүтгэснийг одоо үнэлж энэ сайхан төрийн эрхэм өндөр дээд шагналыг авсанд бол гэр бүл ах トゥ тэ бид хүн одоо үнэхээр их баяртай байна. Маш их баярлж байна. За намайг Дорцингийн ихтэй гэдэг. Өнөөдөр биднэрт маш их сайхан баярт мөч тохиолдод байна. Ангийн маань хүү Дорц руу маань урлагийн гавьяа зүтгэлтэн болж байгаад бид нар маш их баяртай байгаа. Бид нар болохоор соёл урлагийн дээд сургуулийн анхны төгсөгчд. Тэгээ өнөөдөр ангиас минь хамгийн анхны гавьяа төрж байгаад маш их баяртай. Тэгээ ангийн маань хамт олон эрцгээсэн төлөөллүүд нь ирсэн гэд байж байна. Тэгээ үнэхээр маш их баярлж байна. Тэгээд найздаа амьдралд нь аз жаргал, эрүүл их сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Өнөөдөр бол үнэхээр сайхан баяр болж байна. За өнөөдөр их сайхан өдөр надаас жоохон үүд юм гэдэг биднэрт сайхан баяртай мөч байна. Одоо энэ Дорцруу маань бол бидний нэг ангийн оюутан байсан ангийн маань одоо манай үйлдвэрчний эвлэлийн дарга байлаа. Ингээд тэгээ үйлдвэрчний эвлэлийн дарга байсан. Аауд сон жүжигийн Монтенегрогоор лам болж гол дүрдэн тоглож энэ дээр диплом хамгаалж илаа. Тэгээ их татны юм найз маань өнөөдөр одоо орон нутгийн театруудад бол тооштой ажилласан оюутан байгасан төгсөө шууд ажиллаад өнөөдөр хүртэл ажиллаж байгаа. Тэгээд гавьяат болж одоо ингээд өнөөдөр энэ сайхан өдөр баяртай байна ангийнхаа бүгдийг гавьяатын охин үлээгээд аз жаргалтай зогсож байна. Одоо гарч ирэх гэж байгаа шиг. Тэгээд орон нутгийн театрт бол олон жил хамтаа яг олон жил одоо тооштой ажиллаж өдөө оюутан байгаас өдөө хүртэл ажиллана гэдэг бол бас тэр болгон улс орны маань тийм ээ хэцүү хүнд үеүүдэд сурдаг соёлдоо үнэнч байж ажиллаараа ард түмэндээ хайрлагдаж өнөөдөр ингээд төр зэсгийнхаа шагналыг хүртэж ивэл шиг хүртэж байна. Тэгээд найзгаа хүртэж баяртай байна.
За сайхан байна. Монгол түмнийхэн одоо дээдлж хөндлөж ёсолдог одоо дэлхийд ганц гэж хийж болохоор энэ сар шинийхэн босгон дээр Монгол улсын урлагийн гавь зүтгэлтэй хэмээх эрхэм цолыг төр засаг ерөнхийлөгчийн тамгын газраас хайр шигэ хүртээлээ. Тэгээд энэ дээр одоо дунд говь аймгийн нийт ард иргэд за мөн одоо төв алхын дуулч үжигийн театрын хамт олон за нийт одоо урлагийн албан авиаснууд бүх одоо улсуудын маань хүч хөдөлмөр одоо энэ шингэж энэ одоо хүч хөдөлмөрийн илэрлэл нь одоо надад энэ төр засаг хайр шигэ үлдээлээ гэж бодож байна. Тэгээд мөн одоо энэ урлагийн энэ амжилт гаргах энэ их одоо хөдөлмөрийн 10 хоон олсон гол ачааг үүрч ирсэн одоо гэр бүлийн хүн нэг өрсөндөө өр хөвгтүүдээ төрөл төрөсөд хоёр ихтэй одоо их баярлаа. Тэгээд Дэлгэр хангаа уул маань төсч байна. Би Дэлгэр хангаа сумын уугуул хүн гэдэг сайн цагаан сум мандлагуудын төвд өсөж төрнөж оссон болохоор цоогийн борооныхаа эмгэрт мандлын говийнхаа хоймортоос энэ одоо ажил үүрэг уран бүтээлээ хөдөө орон нутагт одоо тасралтгүй одоо ажилласны нь одоо үрдэн гарлаа гэж ойлгож байна. Тийм учраас одоо хот өдөөгийн урлаг гэж байхгүй. Урлаг соёл бол одоо бүхий л одоо энэ Монголын маань өнцөг болон бүр энэ дэлхийн бөмбөрцөг одоо олон улс оронд одоо урлаг соёлоос сурчлахад бол гол одоо чиг үүргэн болгож явдаг гэж би бодож байна. За өнөөдөр манай театрын хамт олон за Нондговын үеийн засаг дарга нар байсан улсуудын маань төлөөлөл төр захиргааны төлөөлөл за урлаг соёлын маань төлөөллүүд ирлээ. Энэний бүр одоо тодтогч хэлэх гол хүмүүс бол миний одоо багшийн дээд сургуулийн бүтээгдэхүүн бид нар. Тэгвэл соёл урлагийн дээд сургууль гэж тустай гарсан жил нь одоо анхны төгсөгчөөр төгссөн манай кино драма ангийн хүүхдүүд маань бас энд хүрэлцэж ирсэн байна. Манай Ээжко, Сүхбаатар, Батшиг за энэ хэд маань бас одоо энэ урлагийн их сургуулийн маань одоо төгсөгсөн одоо багш маань Бурхны орноос орж байгаа сугар багштай баярлалаа. Одоо энэ урлагийн аавсыг заасан Дорцсон багштай баярлалаа гэж бодож байна. За мөн одоо хүн төрөөд 3 үеийг одоо дамандаг гэдэг бол эхээс төрхийн дараачаар одоо Эрдэнэ номд суралцаж одоо оюуны мэлмигээ нээгсэн юм сайхан нэг алхам байдаг. Энэ оюуны мэлмиг нээхэд одоо хамтран одоо сурагчийн ширээнд суралцж байсан манай ангийн хамт олнуудаас энд хүрэлцэж ирсэн байна. Манай одоо 8 дугаар ангийн хүүхдүүд анх одоо аавсыг сурч байсан хүүхдүүд 10 дугаар ангиан төгссөн манай ангийн төгсөгчд болон одоо Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа манай найз нөхдүүд бас хүрэлцэн ирсэн таатай байна. За мөн цол заяа маань төрөлцөн ирлээ. Урлагийн улсууд учраас бид нар бас одоо өөрийнхөө өвлийн хөгжмийн хамтлагтай хийж байгаад бас их таатай байна. Тэгээ ер нь бол одоо энэ урлаг гэдгийг одоо манай ард иргэдэд хүргэхэд хамгийн их нөр их бүтээлийг бий болгож байгаа энэ уран бүтээлчтэй гүйцэтгэгч нартай тэдний ард талынхандаа одоо их баяр талархснаа илэрхийлээ да. Тэгээд дундгой нутгийн дуу хоорын өв соёл шавхагдшгүй нэг ариун баялаг уул уурхай улам их одоо нөөцн аривжиж улам их дэлгэрж явах ирүүлийг та бүхэндээ өргөн төвшүүлье. За ингээд бас дөрж сүрэн даргаагаа найруулагч байгаа ингээд дөнгөж гавь чагналаа аваад гараад ирсэн явдал бол маш их баяртай байна. Ингээд төв алхын дуулж үжигийн театрын бас уран бүтээлчлийг төлөөлж бас хоёр жүжигч нь бас хүрэлцэн ирсэн байгаа. За ингээд үргэлж одоо уран бүтээлчд ажилчид биднийхээ төлөө явж идэг. Үргэлж энэ театрынхаа гал голомтын төлөө явж идэг. Үргэлж бусдаас илүү манлайллын төлөө зорж биднийг тэр зүйлд сургаж байдаг. Одоо дөрцрөн найруулагчтай өнөөдөр урлагийн гавь сэтгэлдийн хэмээх цал авсанд нийт уран бүтээлчлэг нь бас баярлж байгаагаа илэрхийлье. За сайн байцгаана уу. Сар шинийн мэндийг өргөн түмэндээ өргөн төвчүүлье. За өнөөдөр одоо миний нутгийн хүү тэр дундаа миний одоо ажил томилсон Дордсуран маань бол Монгол улсын авиат нэрхэм цолыг хүртлээ. Тэгээд би Дордсурангаараа бол байнга одоо бахархаж ингэж явдаг хүн. Би 2011 онд одоо Дундгой аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа Дордсурангийн Дундгой аймгийн одоо энэ дуу хоорын өлгийн нутгийн энэ дуулж үжигийн театрын даргаар бол би томилж байсан хүн. Тийм учраас энэ хүнийг бол томилохдоо энэ Дундговын дуу хоорын өлгий гэдгийг баталж чадах. Энд одоо энэ урлаг соёлоороо бол нийгмийг тэргүүлж авч явж чадах гон гэж ингэж одоо бүрэн итгэлийг хүлээлгэж ингэж томилж байсан. Тэрнээс хойш бол дарын одоо 10 жил өнгөрсөн байна.
Энэ хугацаанд манай дорцрон болоод үнэхээр дунд говийн энэ дуу хуурын хөдгийн нутаг гэдгийг нь болоод Монгол даяар сурч чадж ингэж чадсан. Үнэхээр бид нар одоо их дорж даггүй хаан, их одоо нор банцтай хаан энэ их үйлсийг болоод дунд говьчуудыг сайхан авч яваа. Тэрдэндээ дунд говийн театр болоод үнэхээр одоо сайн явж байгаа. За энэ төр миний нэг жоохон одоо сэтгэл дундуур байдаг юм уу гэхээр би дорцонтойгоо одоо ярилцаж энэ дунд говийг одоо 800 хүний суудалтай иргэдэг таацтай ийм том театр болгохоор зураг төслийн хийгээд бариулахаар фундаментыг тавьж ирсэн. 2012 он шиг санаж байна. Тэгээ энэ бол одоо хүртэл гацаанд ороо зогсож байдیں۔ Тэгээ энэ бас цаашаа явахын эхлэл энэ болж байгаа баха. Ингээ цаашаага энэ явна байх гэж ингэж бодож байна. Ингээ дорцронтой болон дуу хуурын өлгөө дунд говийнхондоо бүгд нь сайн сайхныг хүсээрөөё. Сар шиндээ сайхан шиндээрээ. За ингээд өнөөдөр нэг сар шинийн битүүний өмнөх өдөр нэг сайхан бэлтгэл мөртэй сайхан өдөр байна. Тэгээд одоо Монгол улсад бас өөрийнхөө хөдөлмөрийг өндүүлж, төрсөстө өндүүлж байгаа нэг сайхан өдөр байна. Энэ өдөр одоо манай ангийн хүүхэд одоо дорцрон маань найруулагч, Дундгой аймгийн театрын дарга найруулагч дорцрон маань, ангижив маань одоо Монгол улсын урлагийн гавь эзэмшлийн цол хүрч байгаа. Маш баяртай. Манай ангич одоо 91 он төгссөн. 91 оноос хойш манай анхны гавьяат одоо төрж байгаа. Маш баяртай байна. Тэгээд дорцрон маань одоо 91 оноос хойш өдийг хүртэл Дундгой аймгийн театр, төдөөгийн орон нутгийн театрыг хөгжүүлэхэд бол маш их хувь нэмэр оруулсан. Ийм маш их мундаг сайхан найруулагчтай одоо гавьяат урлагийн гавьяат цол авсан баяр хүргээд Дундгой аймгийн одоо урлаг дуртай бүх ард түмэн Дундгой аймгийнх маань угаасаа мундаг сайхан урлагчийн ард түмэн бүх Дундгой аймгийнх ард түмэнд бас сайн сайхныг хүсье.
Бидний амьдрал гэдэг бол их тийм амар амгалан сэтгэл тайван байвал хамгийн хачиргал нь тэнтэй байдаг гэж би боддог. Тийм учраас энэ жил бүгдээрээ их сайхан сэтгэл тэнүүн хийж байгаа үйл ажиллагаа их том баг жижигдээ биш. Тэ сэтгэл амар амгалан байвал үр хөвгүүд нь эрдэнэ ном боловсролтой хүмүүжил сайтай байвал бүх зүйл сайхан ботно гэж. Тэгээ аль зүйл багийн хамт олон гэдэг нэг санаа нэг зорилготой байвал амжилтанд хүрдэг юм байна гэдгийг л одоо өнөөдөр би бас бодцогчлоо. Тэгээ та бүхэнд баярлалаа. Хүрэлцэн шүү дээ.